алтны 5.9 сарын арилжааг хэдүүлээ хэрхэн хийснийг хамтдаа харцгаая. Окей. За тэгэхээр алтан дээр бол ерөөхдөө энэ арилжаа за энэ ч одоо хизээ юм бэ? 12 сарын 1-ний өдөр хийгдсэн байгаа юм байна. 22 цагт хийгдсэн юм шиг байна древца. Окей. Тухайн үед бол мэдээж одоо алтны хөдөлгөөнийг бол бүгд мэдж байгаа. Daily time frame бол үнцэн хөдөлгөөн uptrend trend buying zoneтой байгаа. Tourism төлөвлөгөө Fibonacci 61.1 импульс явж байгаа байдалтай байгаа. 4 цаг дээр бол үнцэн хөдөлгөөн 4 цагийн uptrend trend buying zoneтой. За тухайн үед бол яг tourism төлөвлөгөө иржсэн байж та харж байна те. За дээшээ бол өмнө өрөөгөө ивдээд өмнө өрөөгөө ивдмэгцээ үнцэн хөдөлгөөн өмнө өрөөний одоо яг даралт болж өгж байгаа дараагийн хөдөлгөөндөө дэмжлэг болж өгөхтэй зоон руу бол шууд fake out-ыг ороод ирж байгаа юм хөдөлгөөмээс. За тэгээ энэ хөдөлгөөнөр 30 минутын дээр бол үнцэн хөдөлгөөн 30 минутын тухайн үед нь яг uptrend trend buying zoneтой байсан хөдөлгөөн шууд downtrend selling zone руу шилжиж орж ирж байгаа. Одоо яг эндээс ингээд ойртуулад харахаар дээшээ бол uptrend trend buying zoneтой ууг нь бол байсан. Тэгээ энэ ёроолыг эвдээд буцаад downtrend selling zoneтой болсон. Тэгээд downtrend selling zoneтой болсны дараа харилцсан учраас ерөөхдөө 30 минут downtrend selling zoneтой болчихсон байсан гэсэн үг. Тэгээд 4 цаг аптай, daily time frame аптай 4 цагийн өмнө орилгоо fake out хийж орж иж байгаа гэдэг утгаараа ерөөхдөө юу болж байгаа нэхэр daily эсрэг 4 цагийн эсрэг трендийнхаа хувьд бол 30 минутынхаа дагуу 4 цагийн break-in юм уу эсвэл fake out-аар дамжуулсан selling volume-оор удирдагдсан ийм доош уналтын хөдөлгөөн орж ирсэн гэсэн үг тийм ээ. За тэгээ 30 минутын downtrend болсон хөдөлгөөн дээр 5 минут ямар хуу реакц гаргасныг харцгаая. 5 минутыг ийш нэг гүйлгээд харах юм бол 5 минутын дээр үнцэн хөдөлгөөн маань downtrend selling zoneтой болж орж ирсэн. Мэдээж ойлгомжтой. Яг 30 минут угаасаа downtrend selling zoneтой болчихж байгаа юм чинь мэдээж 5 минут downtrend selling zoneтой болох нь бол ойлгомжтой асуудал байх. За тэгээ 5 минут downtrend selling zoneтой болоод одоо яг энийг ингээд арилгаад харъя л та хэдүүлээ. Энийг арилгах чинь би бог ижлүүлчихье. За эндээс ингээд харах юм бол үнцэн хөдөлгөөн маань энд оройгоо эвдэж орж ирээд tourism төлөвлөгөөгээд импульс яваад reverse 5 минутын дээр хийгээд tourism төлөвлөгөө авчираад эндээс яг доошо сэлцээ. За эндээс доошо сэлэхэд бол мэдээж Fibonacci-гийн левелээр сэлцсэн байгаа. Ойлгомжтой. Fibonacci-гийн левел нь 38.2-той, импульс нь доошо 61.8 хүрэх боломжтой гэдэг боломж байгаа. Хоёрдугаар сэлийг бол энэ оройн candle дээр барьж авсан байгаа. Оройн candle гэдэг нь ойртол харах юм бол үнцэн хөдөлгөөн яг peak candle буюу одоо яг ингээд tourism төлөвлөгөө дуусах юм байна, selling volume өндөрсөж байгаа юм байна гэдгийг харуулсан. Энэ нэг rejected candle шүү дээ, тий. Энэ нэг rejected candle дээрээс ерөөдөө sell ярилжаа хийсэн гэсэн. Тэгээ маш хурдан арилжаа болж өнгөрсөн 5.9 сарыг маш хурдтай аваад ингээд дуусгасан байгаа. Ийм байна. Тэгээ иймэрхүү арилжаануудыг хамтаа хийсгэх юм бол миний трейдер нэг дээрээ хэрвээ иймэрхүү арилжаануудыг хэрхэн орсон, яагаад орох болсон гэх мэт шалтгаануудыг цаг алдахгүйгээр аваад суралцаад явахыг хүсэх юм бол миний трейдер room-ийн free room гэж байгаа. Free room өрөөнд маань нэг дээрээ энэ Instagram хаягийн өөрийнх нь одоо яг description бишээ. Bio хэсэг дээр байгаа линкэн дээр дараад free room руу нэгдэж ороод эдгээр арилжаанууд хэрхэн игддэг, яагаад орсон гарсан бүх мэдээллүүдийг аваад бас тодорхой хэмжээнд суралцаад яваар гэсэн үг лээ. Амжилт хүсье. Баярлалаа. Баяртай жаргалтай байлаа.